Хай миний зүрхнүүд өнөөдөр олон юм ярихгүй шууд гайда үзье те. Та нар үзэхэд бэлэн бол би ч бас ярихтай бэлэн. True Beauty гээд Солонгос аниме шүү. Эхний анги. Анимегийн гол дүр бол Лим Жугён. Тэрээр өөрийнхөө одоо байгаа энэ байдалдаа үнэхээр дургу. За бараг дургу гэдэг үгч багтах байхаа. Царай муутай, онц сурдаггүй, хүнд металл сонсдог, аимшигын комик уншдаг жирийн нэг ахлах сургуулийн сурагч Жугёнд сургуулийнх нь ихэнх хүүхдүүд дургүй. Сургууль дээрээ найзлагч, найзгүй, байнга дээрлэхүүлж доромжлуулдаг л та. Тэр нэгэн өдөр Жугёныг сургууль дээр нь банш гэж хочилдог бөгөөд алдарт баншаа идэх гээд бариад яаж байхад нэг зэвүүн башка дэгээдэж унгаагаад бүгд шоолоод зургийг нь авч бичлэг хийж байхад энэ залуу тусалсан юм. Тэгээд л зайлуул өмнө нь түүнд хинш ингэж сайхан сэтгэл гаргаж байгаагүй болохоор ерөн цаашдаа гой харьцаад контакт энтер үүсгэе гэд хамт тоглолт үзье гэд бүр эмэгтэйн эрэгтэйгээ болцаанд өрж мураад гуйж муугаад тэгсээ чи нөгөө залуу нь найз охинтой байсан юм билээ. Тэрийг нь Жугён мэдгүй байжгаад найз охинд нь нойлд балбуулж зодуулаад нөгөөх нь бүр яасан? Манай найз залуу арай чамайг тооно гэж бодсон юм биш үстэй. Зүгээр л чамайг өрөвцөндөө тусалсан юм штэ. Шааваста тэр байж байгааг нь бас тоогдох гээд нүүр мүрээ халтайлгаад бодчихжээ. Би нэмээд өхөө гэж байгаад нүдний шилмэл юутай ээтийн доромжлоод миний найз залууд санаарахсан бол ийм л болно гэд бүр олон нийтийн захим сүлжээнд нийтлээд сэтгэл санаагаар унсан Жугён маань нөгөө зургийг нь нийтэлж түүнийг зодсон Сэмингээд охин дээр очиод миний зургийг устгах гэсэж байна. Чадахгүй. Бараг л чи өстө хүртэх ёстойгоо хүртлээ гэд устгахгүй ахаар нь уцыг нь булаах гэж байгаад санаандгүй нүрийг нь хумсаараа урьчихдаг. Үүнээс болоод Сэминий ээж нь миний охины гоо сайхан талцсан эдэргээл гомдол гаргасан учраас цаашдаа тэр хоёр нэг сургуульд суралцах боломжгүй болчтیں۔ Тэгэхээр Жугён л энэ сургуулаас явна гэсэн үг. Гэхдээ Азар Себом гээд урлагийн сургуульд тэнцчихсэн болохоор чи тэр сургуульд орох боломжтой гэд багш нь хэлтэл зайлуулбар уйлал зүгээр би болчих би үхээд үгүй бүх зүйл ядаргаатай хэцүү байна гэл гараад гүвчнээ өрөвтмөр. Угаасаа сурагч байхад ганцаархнаа ямар ч найзгүй байнга дээрлэхүүлж доромжлуулна гэдэг чинь бүр зүгээр сэтгэлийн там бидтэй. Жугён маань сэтгэл санаагаар нас унжсан хэвтчийтл утсанд нь нэг мэдэгдэл ирээд одоо манайхаар яагаав сурчилгаа энтер автоматар гарч ирээд байдэн штий. Тэрэн шиг тэгээ дараа таарсан чинь та хөөхөн болмоор байна уу? Тийм ээ. Бүү санаа зов. Бид таныг өөрчилж чадна гэд нүүр бодолд мейкапын хичээлүүд зааврууд байдیں۔ Тэгэл цаа чи юу вэ? Би ийм болж чадах юм уу гэж гайхаад зааврыг нь харж агаад өвлийн амралтаараа маш их хичээсний үр дүнд бүр үнэхээр хөөрхөн бодож сурдаг. Шал өөр хүн шиг л болоод шин сургуулийнхаа эхний өдрөө хуучны Лим Жугён биш бүх зүйлээ шинээр эхлэх хөөрхөн Жугён боллоо. Ёо за тогтлоод байна шүү. Шин сургуульд ороод яасан гэж цаадах чинь зүгээр л мод биш шүү од болсон. Пүү ямар хөөрх юм бэ манай сургуульд өмнө нь ийм хөөрхөн охин байсан юм уу? Айдол болох гээд бэлтгэж байгаа юм уу? Гал ус гэдэл бүгд түүний гоо сайхныг шагшран магтаж байла. Тайны да ашгүйдэл гэж ботсон. Тэгээд бүр хөөрхөн хоёр найзтай болцсон найзуудтайгаа өдрийн цайндаа орох гэдэл юу идэх үү гэсэн чи нөгөө хоёр нь гайтай юм шиг банш идэх үү гэсэн чи Жугёны маань нурсан балгас шиг сэтгэл нь хөндөгдөөд сэтгэлийн сэмэрч нөгөө хуучны травман тэрхэн зур сэдрээд өөлхийдөө айж байгаа л да дахиад тийм зүйл тохиолдохоос. Тэдний сургуульд бас нэгэн хот залуу байдаг. Тэр нь Сожүн гэд. Тэр нь бас нилээдгүй их зантай дараагийн ангид энэ залуугийн талаар илүү их мэдээлэл гарах байхаа. Нэрэ манай Жугёны дүү Жугён бүр хөөхөн цаа чи авахтай будгийн хайрлагад гараад ирсэж яа яста тасгүй маа та чи одоо нүрэ будна гэж шийдсэн бол байнга на будагтайгаа л байлда зочоод ийштэй гэд будаггүй зургийг нь дараад мөнгө өгөхгүй бол эний чин шууд нийтлэлээ гэд бас байрцаалаас те. Ааш халаасны хідэн төгрөгөө муу бацааны ходоодонд алдаад дуусах нэ гэдэл өглөөд номын дэлгүүр рүү ороод хүсэн хүлээж байсан бүр хүлээж байхдаа 100 удаа уншсан аимшигын комикийн дараагийн ботн гарчихсан уяа алгадаад л бөөм баяр. Яг авах гэсэн чинь нэг гар бас орж ирээд гар нь мөргөлдөөд эргээл харсаа чи шок. Мангар царайлаг залууд хүү. Ёо ядчихт амар өндөр мангар хөрхөө. Тэгснээ шууд би энэ комикийг төрүүлж авсан болохоор би авлаа шүү гэд тулгаад наадын хөөхий Жугён маань
Байж та чи яг төрүүлж харсан юм уу? Хин нотлох юм? Би үнэхээр их хүлээж байгаад авах гэж байхад чи өстө яг үтсэн бол 1-р батийн 42 дугаар хуудсан дээр юу гардыг хилмил гээл нөгөөх нь бас улаан пен юм аа гацаж төвдрөхгүй хилждэг бай шүү. Тэгэд би чи аавн ботныхаа хуудсуудаар мэтгэлзээд л даанч нөгөө залуу хятад хаан засуугаад жүгён маань энэ удаад ялагдааски. Би яаж хятад хаанз мэдх юм бэ гэдэл. Гэтэл маргааш өглөө сургууль дээр нь нөгөө номын дэлгүүрт таарсан хөөхөн залуу нь дүрмттэйгээ явж ийн хүүе юу илээ. Эн чин яхаараа манай сургуульд гэд бодоод байжээл хоёр найз нь хэлтийн. Йой амар хөөх байгааз манай сургууль бас шинээр жүжигчний ангиж шилжиж ирсэн штэ. Лис ухаа гэдгийн үнэхээр их зантай л даа гэл. Яана өчигдөр би яста будаггүй царай муутай гэрээ явцтай явж байсан штэ. Намайг танаагүй байх та. Муу их зантай дураг өстой гайтай юм шиг заавал будаггүй царай муутай байхад минь харжлаа гэж бодол болчихсон байхад найз нь зүгээр гэрлийн урдаар гүйж орж ирсэн. Жүгэнэ чи Зэбам сургуулийн гоо сайхны хатан ханд нэр твшсэн байна. Ямар гоё юм. Манай сургуулийн гоо сайхны хатан ханд нэр твшээд төрүүлэх юм бол чи зүгээр л од болно штэ. Тэгээд өдөрт хийж байгаа бүх үйлдэл чинь ил болно. Агентлагаа санал авчиж магадгүй гэхэд Жүгэн шууд сандраал өдөрт хийж байгаа бүх үйлдэлийг минь хинэх юм бах та. Тэгвэл намайг амар царай муутай гэдгийг бүгд мэдэн тэгэл би дуусна. Одоо яана. Ингээл дуусна гэж юу зүгээр оролцохгүй байж болохгүй мүү гэсэн чи болдгоо гинэ. Зохион байгуулж байгаа газар хувь хүмүүс нь бүгд нууцлалтай. Сүүлийн хэдэн жил дараалж төрүүлсэн манай сургуулийн охин штэ гэсэн чи нөгөөх нь бүр мангар царайлаг хэрнээ бүр амар том өмтэй бүр нэг тийм ихчгэл харагдаж байсан тэдний хажууд. Угаасаа тэгээд нэр твшингээд сургуулаар нэг таарчихсан болохоор хичээлээ тараад алхаж байхад нь хүртэл хөөх мөн байна штэ нөгөөд ч мөн байна гэл арай л хэрэг дуртай юу. Цаадах чинь жаахан интроверт таалдаа л та. Орой нөгөө суухатай өстө таарахгүй хүн шиг номын дэлгүүрээсээ гой ном аваад явандаа гэд харж байгаад авах гэсэн чи хаанаас ч юм нөгөө залуу дахиж гарч ирээд тэгээд бас л будаггүй гэрээ уцтай явж байсан болохоор өө чи юу аав чав би наадах чи уншсан баяртай гэд хурдан гарч явахдаа AirPod-оо санаандгүйгээр унгаачихдаг. Маргааш нь ядаж байхад найз нь суугааг дагуулж авчираад танилцуулаад жүгэн бүр энэ юмтай би яахаараа дандаа таарад байдаг вэ? Намайг будагтай байгаа чи номын дэлгүүр таарсныг мэдэхгүй байгаа гэд хурдхан тэрийдээ салахын төс. Ягаад ч юм бүх юм жоохон бүтлгүүтэй байна гэд чихвчээ гаргаж ирээд дуу сонсох гэсэн чинь нэг тал нь байдаггүй. Хайц юм болоо гэ ядч нэг талаар нь болтгой дуртай дуугаа сонсож сэтгэлээ тайвшруулж байтал лис ухаа урд нь ирж зогссноо нөгөө талынхан чихвчээр сонсоод урдаас нь харснаа. Хүнд металл байх чинь чи эцтэй номын дэлгүүрт байсан охин чи мөн бидтэйгээд эхний анги төгсвөө. За тэгээд дараагийн ангинд гарахаар шууд ярьж өгнө. Don't worry. Зүрх.